Монгол үндэсний 93 наадмын нэгэн гайхамшиг бүхэн барилдааны цог жавха 3-5-ын даваанд зүүн баруун ямагнаа алдар түвчний солгоншин дуудах эрвэр сүрж явсангийн эксэлэнт дуудлан өнөртнээс өнөө үеиг хүртэл боломжлон шиндэж ирсэн түүхтэй. Алдарцлонгөргүүлсэн авраган гараа эндээс эхлэж төмөн олноо баясан сэнгүүдих төрийн наадмын явлан бүрднэ. Эднэр он цагийн зөрөөнд ондондоо төрсөнч олон ардын дундаа ав адил хүндлэлтэй ард Монголын бахархал алдарт далай дайн дархан аврагууд маань үлээ. Бүгд найрамд Монголд улсын үндэсний спортын ууган авиат мастер даяар дурсах далай дайн дархан авраг төвдөн дөрж 1939 оноос эхлэн ардын тэрэгэн их баяр наадмад 7 удаа төрүүлсэн энэгүй их хүчтэй 90 сайхан нэр явсныг үеийн нөхөн хөөчлөн багтан үлдэх түүхэн үзүүлэн батлана. Мөнгөсөн 47 онд Парагвайд нуулсан дэлхийн залуучууд оюутны ангидугаар их наадмад өвдөн дөрж авраг Жимид Өчир авраг хоёр оролцож Монгол үндэсний бүхэн өөрмөц ёс нам барилдааны уран гайхамшигыг биечлэн үзүүлсэн нь их наадмын өдрүүдийн мартагдчихгүй нэгэн сонирн болж шагшин битсэн номтой. Дархан авраг өвдөн дөржтэй нэгэн үед мянган бүхний магнай болж мянган зодгийнхоо мөрнөөс атгуулж явсан гүчтэнгүүд бол дайын авраг Жимид Өчир авраг Сэвэн арвдан нар юм. Энд бид 1951 онд ардын хөлсгөлийн 30 жилийн ойгоор Арслан Сэвэн арвдан анх төрүүлж авраг болсон баримтыг харж байна. Хүчигтэй дайчин ширүүн барилдаантай дархан авраг бат суурч бас л энэ үед дараалан төрүүлж үзүүрж байлаа. Оны дундуураас Монгол бүхийн түүхэнд далай дайн дархан авраг дамдан гарлаа давлаа гэсэн хоёр үг нэгэн хамт хэлэгдэж байлаа. Дамдан авраг үндэсний уламжилт барилдаанд бие эренхүй явжил хүч тамирын спортын давуу талыг нэгтгэн эзэмсэн нь түүний ардын засгийн наадмад анх удаа завсаргүй тав төрүүлж 10 гаруй шүгүрсэн жигд амжилтын үндэс болжээ.
Дулж нуурхийн уйгүй юм шиг бүхэл 5 жил босоод архалсан дандан аваргийг ардын хөсгийн 40 жилийн маань баяр наадмад анхшроод үлэн 1024 өдрүүлсэн залуу авраг зэрэг их хоногтой барилданаар улс өвсөлийн 50 жилийн маань баяр наадмаас аян аврагын цалыг хүртсэн юм. Дадайдын дархан авраг Мөнхбат 1963-оос эхлэн ардын төрийнхэн их баяр наадмад 6 төрүүлж Хүчмэх ухаан тооцоогдсон их сайхан барилдаанаар төмнөө байсууд ирсэн болоо. Мөнхбат авраг чөлөөт бүхэн барилдааныг эх орондоо анх түрүүн дэлгэрүүлэхэд бичлэн оролцож, дэлхийн болон олимпийн дивизионээс хамгийн анхны медалийг хүртэж дээж илэрсэн алдар гавьяаны эхлэлтэй. Мөнхбат баян мөнх хоёрыг манай ард түмэн 2 мөнх гэдэг. Үнэхээр энэ хоёр авраг үндэсний наадамдаа 10 гаруй жил тунаж дулаж, дэлхийн дивизион дээр 40 жил зам нийлэн нөхрөлсөн бяр чадал ухаан тооцоо тэгшээр нэгэн үед төрсэн андууд юм аа. Баян мөнх авраг үндэсний барилдааныхаа баялаг дуршлагыг самбо чөлөөт бүхэн арга техниктэй хослон эзэмшсэний үрээр дэлхийн хүчтэнгүүттэй энэ зэрэгсэж самбо чөлөөт бүхийн дэлхийн аврагын хүндэт алдарт хүрсэн билээ. Авгай октябрийн өвсгөлийн 60 жилийн ойгоор зөвлөл социалист бүгд байрамд холбоотулсан спортын гавьяат мастер совыг хүртсэн гадаадын 8 тамирчны нэг нь манай баян мөнх авраг байлаа. Даяр дурсаг талайдын дархан авраг баян мөнх 1968 оноос эхлэн ардын төрийнхэн их баяр наадмад 9 удаа төрүүлж хамгийн дээд амжилтад хүрээд байна. Орон барилдаанд ээжин арсан 1970 онд ардын хөлсгөлийн их баяр наадмад төрүүлснээр бүгд найрамдхан удирдуулсан авраг цувыг хүртсэн билээ. Монгол бүх морин дээр төрдөг гэсэн өвгтэй байлаа. Үнэхээр чиний хангалттай насалдаж, гэрийн чадалдаг ширсэн алдарт хүчтэнгүүдийн тухай хууч домог, өнийн түүх олон тавь. Харин өнөөдөр бол уламжилт Монгол заншлаар манай алдарт аврагууд уяачдын галаар ирж, хурд соёлог, хур хүчний тохироо үзэж, дэмжигийн наадмын хөнгөн шинцгээж явна. Бид нар ингэж уулзаж хуучлах явцдаа зөвхөн морины хурдыг ажих төдийгүй өнөө жил хин хинтээ эрхэм бэлтгэсэн ямархан өнгө истэ байгаач бас дор бүртээ үнэн тоосноо. Аливаа ажлын амжилт бэлтгэлээс хамаархан зүй. Тэр дундаан спортын амжилтанд бэлтгэлийн хариуцлага онцгой үүрэгтэй. Өнөө жил их наадмын барилдааны бэлтгэлдээ Мөнхбат авраг алдар нийгэмдгийн залуу хөгжүүлэлттэй хамтран нэлээд олуулаа гарчээ.
Эдэд сум чөлөөт самбо зэрэг барилдааны олон төрөлд бэлтгэл дасгал хийж сурсан. Аврагч өөрөө дасгалжуулагчийн дуршлаг дадлагтай болохоор дасгал бэлтгэл нь үндэсний уламжлал, өнөөгийн шинжилэл госолцсон нарийн дэгтэй байлаа. Үндэсний бүхийн гараа дэвэлт, ёс намбанд нарийн сургах нь ч бас л баяр наадмын бэлтгэл болно. Ардын засгийн наадмын анхны 14-нд хүрэхэд ганцхан алхам дутуу байгаа энэ авраг олон жилийн туршлага өмнөө тавьсан өндөр зорилт. Өөрийгөө дайчлах шургуул зүтгэлээр нөктөө дагуулах сайхан үлгэртэй. Хурдны бэлтгэл, хүчний бэлтгэл, барилдааны дасгал, ер зөмий гослон чанд цахилгатайгаар хөл сурсгаж хөдөлмөрлөхгүй бол бүхэн спортын олон төрөл өндөр өгдсөн өнөө үед зөвхөн бие хүч хоёр юу ч биш гэж баян мөнгө авраг зөвлөж байна. Залуу хөгчүүдийн бэлтгэл дээр манай алдар хүндэт Ахмад хөгчүүд очиж дархан авраг батсуур таллаж докторон гудлах давхар хамж бүйл мэхэ хийж зааж байхад улсын гур заслан бадам сэрээжид залуу насныхаа дархан мэхнийг сэрэн дунгуйг зааж байна. Дархан авраг зэрэм догдох нийгэмлэгийнхээ хөгчүүдтэй бэлтгэл гарчээ. Гэнхүү манай хөгчүүд үндэснийхээ их баяр наадманд нэгдсэн журамтай, тодорхой зорилт зохион байгуулалттай нарийн чанд бэлтгэж амжилтаа ахиулан алдран дуусгах хөргөн боломж үлдсэн нь нам засгаас биеийн төмөр спортыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа олон тал дарга хэмжээний нэгэн хэрэгжил юм аа. Манай ардын засгийн анхны аврагын нэг бүгд найрамдах Монголд улсын үндэсний спортын авиат мастер Баян авраг Жамингийн хөргийг зураач Балдан дэрж үтээж байх үед энэ хүү зургийг авсан юм. Зэнова танад анх улсын наадманд ажиллаж ирснээр ярихгүй. За 24 онд 24-т улсын наадманд анх хийж байсан судалгаагаад. За тэгээд Чэтрханы босоосомтон Арханган Антан авраг инти юуны хөвсгөлийн босоо хэрэгтэй бид тэр үлдсэн. Тэгээд босоо хэвтрийг би хайж самтантай зүйл улаацсан. Яотарси тэржилээ төрүүлж байгаа юм болсон. Анхийхтэй. За. Дараа нь улсын наадманд ичнэ удаа ирж байлаа. Улсын наадманд 10 доллар ирж байлсан. 15 жил өгсөн. Таны чинь өөр юм гэж яагаад гэдэг байна. Тийм. Энэ яг өөр дайнд ашиар явуулаад, дайнд явуулаад өөрөн тайлэг яаж явуулсан нэг дөрсөн өөрөн тайлэг хамгийн сүүлд явуулсныг гүр даршаагийн гүртэй гаргаж яваад банд хоосрээд руутлахаа хэлийг яагаад босч тавьж. Ихтэрэн гівдэж гүйдэж ингэж тийш толтыг яваад тэгээд онцлог нь дэмжиж тахтал согтаж яваад хөлөө согтож яваад уртлахаа онцтой гişгээд ашиагаас өмнө байдаг болсон.
그래서 다 점인도 또 보내리고 그 위치 점인 게 저가래가 뭐그 위에는 되게 세라가 되게 오래된 일이가 없어요. 나보고 시작해. 뭐를 시작해. Алдарт намхай аврагтны үед алтан залуу насныхаа агэрэг сэрж явсан их Монгол хэмээх шаруу зэмцвэ. Ардын төрийн хүндлэлээр улс улсын 25 жилийн ойн баяр наадамд өргөдөн ирж 79 наснда далбаа сэргийн зодогдож явсныг бид харж байна. Энжил ардын хөлсгөлийн 63 жилийн ойн их баяр наадамда хүч чадал шалгаж самбаа зөргөөс орхоор их орны үндсэн бүлэмбэрээс төрөлдсөн ирсэн 512 хүчний дотор бүгд найрамдах Монгол улсын дархан авраг 4, улсын арслан 10, заан 7, начин 50, аймгийн алдар цовтон 120 гаруй байгаа нь өвчүүдийн бүрэлдэхүүн нэг хүчтэй байгааг илтгэж байна. Төрийн наадмын талбайд зодогдож сурсан зодгон өмсөд солоо дуудуулаад ирэхэд хэмэр сэргэн хөжмөлчин зангираад ирдэг алдар сууднууд 3-4-ийн даваан ам бухтуулаа даанч төвгүй широод болж байна.
Наваа дээшлэг тутам авраг гарсангууд амгтуудад энсэн дооцож алдар цодны ирэмдээр тунаа тулаа хатуурна. Харин өнөөдөр хинтээ цодгсон яах уу гэж хаарг гэрн амтагдж байна уу гэлтэй залуу авраг зэрэн тогтох. Төрөө жилүүдийн төрөөснээ зэгнэж дараа нэмэн төрүүлэхээ нягтлж байж болох юм. Монгол үндэсний үхэн барилдаанд ам охтуулах ёсон төрөнгөрсөн амжилтын эзний гавьяа алдрыг дээдлэн мөргөх эрхэм хүнжилт эм дээр даруй сархсын хүчтэн заавалж хойцын алдрны давааг эрэм дараалан дууц замааныг нарийн шалгаруулалтын өчир албагдaltaй билээ. Манай хөгжүүд өнөөдөр хинтээж үзэх биеийн хүч сэтгэлийн тэнхээ хөвчс үүсэн. Бусад аль ч барилдаантай зүрхүү ариуцлагатай төрийн наадмын их баяр алдар цодны алтан босгон далдаж орох бүтэн жилийн бэлтгэл тооцоо хүн бүхэнд байгаа. Олон жилийн барилдаан бие биенээ амтгүй мэдэх болсон баян мөнгө аврах мөнгөн арсан хоёрын барилдаан наадамчин олны сэтгэлийг догдуулан батлаа. Баян мөнгө аврах дархан даамаа мэхээрээ 10 дахь дөрөнд хурж цуулах атгах дүүрэн барьцаа барьжаа. Гэвч эр хүний шийдсэн мэх шавхсан зэрэгэнд ийм хүч байдаг гэж балтай сайхан давлаа. Шөвтргийн дөрүтүүлсэн дархан авраг зэрэн тогтох цолны ирэмбээр шин зан ишигнийг амдаж Арслан Хатбаатар мөнгөн нар тунлаа. Мөнгөн Арслангийн дархан аврагыг хайсан зоригт нь өнөөдөр улсын Арслан байтугай уулын Арсланч тулдагтмгүй байгаа бололтой. Манай үндэсний наадмууд тавын даванаас дээш сондгоо тоо бүхэнд начин зан Арслан гэх мэт авгаа хүчний илэгдэн түүний нэрээр алдар цололгож эргээр сөргөчний илэрхийлэл болон өргөмжлөх өвөрмөц уламжлал үе өдрөн иржээ. Өцөөр төрөнд үлдсэн авраг Арслан 2 16 засуулаа ханагтлан алуулаад алдуулсан бүрэлдэхүүн адил дөөдөн гарлаа.
Гин аднаас нь халахгүй зарыг итгэл дүүрэн шийдвэр барьлаа. Иймхүү ардын хөлсгөн их хоёр наадмад дархан авраг зэрэн богдох дөрөв дэх удаага төрүүлж арслан мөнгөн хоёр дахиад зөвлөлээ. Өсвөрийнхний барилдаанд өдөр удаалдсан харцаг шонхруудыг манай алдар хүндэт дархан аврагууд огтон босч баяр хүргэж байна. Энэ бол залгам цоочоо хүнлэн өгдөх дээдсийн ясан. Үнэхээр мөрмөрөө залгаж дагаж гарсан бяргүчээ шалгаж тэнцэж төрсөн ардын засгийн 11 аврагын алдар түүх өнөн баримтын кино түүгэр үүгээр дуусахгүй цаашлан аргидах болно.